Улаанбаатар хотын төв талбайд эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг 3 өдрийн турш болно. Өглөөний 8:30-аас оройн 17 цаг 30 минутын хооронд үргэлжилнэ. Иргэдийг үн төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, мэрэгжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйлчилгээ үзүүлэх юм а. Мөн уламжлалт ангаах ухаанд хэрэглэгддэг эдийн ундаа амьдралын зөв хөвшлийг таниулахын зэрэгцээ, бие бэлтрийн үнэлгээ хийж дасгал хөдөлгөөнд зөв хооллолт, эрүүл амьдралын хэм маягийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм а. Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа. За энэ 3 хоногийн иргэдэд эрүүл мэндийг нээлттэй хаалганы эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулагдаж байгаагийн өнөөдөр эхний өдөр болж байгаа. За маргааш бол эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйлчилгээний талаар мэдээллүүд өгөгдөнө. За 3 дахь өдөр нь бол уламжлалт ангаах ухааны чиглэлийн үйл ажиллагаануудаа сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явагдах ийм 3 хоногийн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдаж байна. За үзлэгийн үеэр бол манай харьяа бүх анхан шатны болон лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллагууд өөрийнхөө тусламж үйлчилгээнийхээ талаар нээлттэй мэдээллүүд өгнө. Тэгэхээр иргэд ирээд аль эмнэлэг дээр ямар үзлэг онцлогоо хийх боломж байна. Тэр бүх мэдээллүүдээ нэг дороос авах бас боломж бүрдэж байгаа. Нийгмийн эрүүл мэнд бол нийтийн биеийн тамиртай бол цаашгүй холбоотой. Энэ ч утгаараа бас идэвхтэй амьдралын хэм маягтай иргэдийг энэ өдөрлөгт оролцуулах магадгүй ахмад насны туршлагуудыг иргэдэд бас сурталчлах ийм ажлуудаар бол оролцож байна. Мөн эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгт эрүүл мэндийн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож иргэдэд үйлчлэг зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллана. Дөнгөж 4 сарын 10-наас нөгөө скутер мопед сурганд унах боломжтой болсон шүү дээ. Яг ингээд ирэнгүүд сүүлийн 7 хоногийн гэмт гэх юм бол скутер мопед сурганд бас нэлээд өндөр түвшинд байгаа. Тэгээд яг ингээд намар нөгөө унж болохгүй 10 сар гартал ч юм уу те энэ хугацаанд гэх юм бол зам тээврийн освол нь болохоор суран, скутер, өндөг дугуй, мотоцикл гэх освол нь илүү их тэргүүлж явдаг. Тэгээд гинтэн сон осволын өсний төвс нөгөө танил судалгаа гардаг жил болгон удирдал болгоноор тэгэхэд ингээд нөгөө зуны улирал хавар намрын дулааны улирлуудад болохоор энэ төрлийн осол хэмжил нэлээд их тэргүүлдэг. Хамгийн түгээмэл авдаг хэмжил гэх юм бол тархины гэмтэл, толгойн гэмтэл, тэгээ үе мөчтийн гэмтэл, хугарал бэртэл болвол дээд зэрэг байдаг. Тэгээ нөгөө нэг ослын хэмжлийн тэргүүлэх 5 шалтгаан гэдээ байгаа. Энэчээс харж байгаа бол нэгт бол уналт, хоёрт ингээ механик хүчинд өртөх, гуравт нь бол зам тээврийн осол, дөрөвт нь амьд механик хүчинд өртөх. За тавд нь хүчрхийлэх гэсэн юм жил болгон удирдал болгон тоон судалгаагаар бол энэ 5 осол гэмтэл бол тэргүүлэх 5 шалтгаан нь бол яалтчгүй байдаг. 4-р сарын 21-нд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг 22-нд уламжлалт ангаах ухааны талаар зөвлөгөө мэдээлэл үйлчлэг хийгднэ. Монгол улсад нийт нас оролтын 74%-ийг халдварт бус өвчин эзэлдэг. Иймд иргэдийг өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.